За 2026 онд Ховд аймагт олон томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг тусгажээ. За үүний нэг нь Ховд хотын төв гудамжны гэрэлтүүлгийг 1.6 тэрбум төгрөгөөр сольж шинжилэхээр тендер зарлагдаад байгаа юм. За тэгвэл Ховд хотын төв гудамжны гэрэлтүүлгийг заавал солих шаардлагатай юу үгүй юу гэдэг асуудлаар бид иргэдийн байр суурийг сонслоо. За түүнчлэн энэ үеэр иргэд Ховд аймгийн аль баг, аль гудамжинд гэрэлтүүлэг нэн шаардлагатай байгаа талаар ч дурдсан юм а. Ингээд үзэгч та бүхэн Ховд аймгийн иргэдийн яраг хүлээн авна уу? Тэрийг бол дэмжихгүй байна. Яагаад дэмжихгүй? Тэр чинь одоо энэ байгаа гэрэл нь яг энэгээр ингээд хасаад хийм болж байгаа гэж бодож байна. Хүний хувьднаас. Энэ болж байна. Тухайлбал хаана шаардлага анхахгүй? Тухайлбал ялангуяа энэ хороолуудаас нь анхахгүй. Энэ яагаад солиод байдсан бол энэ одоо шинэ өдөр бол ямар саад юу байхгүй л хэлтүүлэх байгаа шүү дээ. Гин гасчихсан юм бол хүн болж суулгах шаардлага байгаа юм. Асахгүй тэгвэл гэрэлгүй тавихгүй. Бид бодчихно одоо тэгээд мэдгүй энэ чинь одоо засгийн газар ч байх юм уу? Монгол улс төр байх юм уу? Би битгэхгүй энэ Монголын тусгай технологи юм байна уу? Гинахын дэвтгүн юм байна. Одоомсон димэн авах гэдэг юм чинь. Өчгөлөд кросс. Тийм сонтой надад шиг гэж хот. Энэ газрыг нэр чудраг нийгэмд бид нэмдэрмээр. Бид шудраг нийгэмд амьдраад өгөхгүй. Одоо бол байхгүй. Солиултаа салсан шиг тэгээд байнга гэрэлтэй байл зүгээр шүү дээ. Тэгэхээр нэг хэсэг асж байгаа л ингээл буцаа асгаа болчоор тэгэл бас хэцүү шүү дээ. төв гудамжны гэрэлтүүлэг шүү дээ. Одоо гэрэлтэй байгаа зү дээ. Тэрийг одоо сольж яах юм? Тэр хэвээр байсан дээр шүү дээ. Бас хайр мөнгө шүү дээ. Одоо тусланд. Үй, амархан. Би туслан басан гэж байна. Ер нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс л дэмжиж байна та. Салсан гэрлээ одоо аваачаад мэдээж хаяхгүй байх өөр тийшээгээ харанхуу ч юм уу газрууд руу бас нүлгэн шилжүүлж тавих байх л гэж бодож байна л да. Та юу гэж бодож байна? Бас л тэгж тавиасаа л гэж бодчих тийм. Ер нь одоо хүүхдүүдийн хичээл харанхуу өвөл болохоор ялангуяа харанхуу байдаг учраас гэрэлтүүлэх сайтай бол хүүхдүүд эмэртэй чимтгэн байгаа юм болов. Гэрэлтүүлэг бол одоо энэ байгаа гэрэлтүүлэг нь болох байх гэж үний үед бол бодож байна. Мэдгүй тийм их мөнгө орд юм болов? Их олон гэрэлтүүлэг байхгүй шүү дээ. Нэг сайн ч биш бүдгхэн гэрэл байт юм байла. Миний хөдөөний хүн хаяа нэг ирдий. Гэхдээ ер нь бол сольсон дээр гэж бодож байна уу? Сольсон гэрэлт. Дэмжинэ. Энэ одоо алаг толгой тахил хоёрын дунд бий байгаа юм. Манайх алаг толгой баг энэ гудам. Нөгөө тал нь эсрэг тарсан гудам тахилд баг. Ингээд бод тэр гудам завсартаа бүр хаягдаад болохгүй байгаа. Би энэ чинь төлөө бас заргалдан хүлээд байгаа. Гэрэлтүүлэг одоо тэр цэвэр бас бохны систем явж байгаад бас алгууллаа. Мэн тэр гудамд. Бас та нар тэнд таарсан дээр бас цааш нь мэддэг чаддаг газар нь уламжилж өгөхийг өдөөс миний хөвгүүд. Одоогийн гэрэлтүүлэг бас яах вэ? Тэр тусан юу алдаг оног асдаг унтардаг нэг хүний даалгаж өгсөн шөнийн цагийн тэдэн цагаас унтардаг тэдэн цагаас асаадаг гэсэн юм байдаг бол их л сайхан хэрэг би тэгж л боддог. Хуучин гэрлээ бас өөр одоо харанхуу гудамжинд ч юм өөр гэрэлтүүлэхгүй газар тавьчвал бас зүгээр байх гэж боддог. Зүгээр яаш маш үнэн яг энийг хэлэх гэж хэлээ. Одоо ашиглагдж байгаа ч гэсэн шинээр сайхан гэрлүүд тавьбал энэ хуучин гэрлүүдийн өөр талаашаа 10,000-д нэг гэрэл гудамжгүй газарууд гэрлээ тавиад өгвөл яшил сайхан болно шүү дээ. Гэрэлтэй байна гэдэг чинь нэгдүгээр тэр одоо аюулгүй орчин, гэмт хэрэг, зовчин сэргийлэх асуудал энэ төргээд төмөн юм орно. Энийг л байсаг ойлгож байна. Ер нь дэмжиж штэ. Ялангуяа яг хүүхдэд ажилладаг хүний хувьд аюулгүй амьдрах орчин, аюулгүй газар орон маш хэрэгтэй штэ. Ер нь бол тий. Төв гудамжны гэрэл шүү. Төв гудамжны гэрэлгүй болно штэ болохгүй юм байхгүй. Гэрэлтэй тусмал сайн штэ. Гэрэлтэй гэгээдээ тусмал сайхан штэ. Ор нутаг сайхан тэр жигэрийг хөгжөө сайхан штэ. Одоо байгаа гэрэл нь ямар санагддаг танд? Яг зүгээрээ хүмүүс янз янз ярьжлээдэг юм байлээ. Тэгтээ зүгээр штэ. Миний бодлоор энийг аваачаад өөр нөгөө нэг гэрэлгүй гудамжинд ч юм уу хуучин гэрлийн тавьчаад шинжилжүүл зүгээр юм шиг санагдаад байгаа. Та юу гэж бодож байна? Аль гудамж, аль хороолт илүү гэрэлтүүлэг муу байгаа вэ? Ялангуяа нөгөө талын ашиг чиглэлт ч юм уу тий. Тэгээд одоо нэг хаашаа нэг машины хороол мороол ч юм уу тий. Тэр бас тэр чиглэлд байвал зүгээр. Одоо гэрэлтүүлэг асуудал шүү дээ. 1.6
Тэр хүн зөвөр юу солио гэж ямар ингэ байгаа юм бэ? Энэ замыг хөтлөөлж чад дахиад солиж байгаа ямар шаардлага вэ? Угаас энэ 10 жил 20 жил батгаатай зам. Тэгэхээр одоо бүр муусгал нэг удаа солих нам байж байгаа замыг аваачаад замтай нэг тэнэ ажид мөнгө гаж байгаа хөсгөлдөг гэж. Би тэгж бодож байна. Би зөвхөн би тэгж